За сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр студид маань 976 CrossFit-ийн дасгалжуулагч лав байсангуу манай хөрөлцөн ирсэн байна. Сайн уу? Сайн байна уу? За гоё ярина шүү. Юунаас эхлэх вэ? За CrossFit гэж нөгөө хүмүүс нэг сайн мэдэхгүй дээ. CrossFit гэж юу юм бэ? Хизээ үссэн ямар спортын ингээд ерөнхийдөө тэгээд байдаг. CrossFit болохоор анх 2000 онд ерөнхийдөө Америкт үссэн. Тэгээд тухайн үед нэг 4-5 хүн нийлж байгаа ч юм уу те нэг CrossFit-ийн хөдөлгөөнөд цуглуулж хийгээд эхлээд яг нэг CrossFit байгаагүй нэг хөдөлгөөн хийж аваад аяанда явж явсаар байгаад одоогийн CrossFit-ийг ерөнхийдөө үүсгэн байгаас гэсэн үг. Тэгээд Монголд болохоор CrossFit-ийг 906 бай манай зал авч явсны хэрэгтэйгээр анх ерөөдөө 8 жилийн өмнө оруулж ирчихсэн. Тийм нөгөө ямар ч юм тухайн үед чинь манай чинь фитнес нэг голцоо дамгаас тийм зүйлээс тэгээ CrossFit нэх хүмүүсээ мэдхгүй тийм анх CrossFit оруулж ирж байсан. Тэгээ CrossFit болохоор хүссэн болгоно гэж болдгоо. Ерөөдөө тодорхой хэмжээний ерөөдөө юмнууд сонсоо номын дуу гэдэг ичтэй монголчууд ерөөдөө level 1 level 2 багшин зэрэг авдаг өөрсдөө тухайн компаниасаа. Тэгээд компаниасаа зэрэг аваад одоо танах заал нээж болно хэмээх эрхийг нь ерөөдөө CrossFit ерөнхийдөө CrossFit зүгдэг гэсэн үг байна. Нөгөө дөрөв хүн маань уу? Нөгөө дөрөв ч юм уу нэлээд том болцсон. Тийм үү. Ерөнхийдөө нэлээд том болцсон олуулсан гэсэн үг. Ерөнхийдөө маш олон төрлийн элементүүдтэй суурилсан хөдөлгөөн байдаг учраас нөгөө бүгднийг нь оруулж ирээд гэсэн үг. Тэгээд CrossFit-ийг хүн болгон хийж болдог. Ямар ч насны хүн хэдэн настайсан ч хийж болдог гэсэн үг. Зүгээр л амьдралын маягтай адилхан байхгүй. Бидний баг гүүх, харайх, татах, түлхэх тэр хөдөлгөөнүүд бүгд л CrossFit-д оруулсан. Тэгээ олон үеийн дээр ачаалсан хөдөлгөөнүүд арай жоох ихтэй. Тэгээд өндөр эрчимжүүлсэн хөдөлгөөн гэсэн үг CrossFit. Ерөнхийдөө нэг айгаад авах зүйл байхгүй. Үгүй тэгтэл. Үгүй хүмүүсээр ингээд амар гэж зүр тэр тухайн одоо жишээлбэл нэг өдрийн програм гэж байгаа. Тэгээд тухайн програмаас хамаарат дасгал болгоомдоо. Тэгээд нэг юм жоохон хэцүү дасгалтай үеуд байгаа, амархан дасгалтай үеуд байгаа. Тэгээд тэр жоохон хэцүү дасгалтай үед нь ч юм уу орж ирээд тэг ганц хоёр яваад үсэх хүмүүс амар гэдэг. Яг буруу үе дээр очижтэй. Зөв санаандгүй шүү дээ тэр чинь. Тэгээд хүн өөрөө ч мэдэхгүй тэгээд тухайн нэг жоохон өөрт нь хэцүү байсан ч юм уу тиймэрхүү моментэн дээр тааруулаад орчсон нэг тийм. Тэр нэг одоо дасгал нэг өдрийн дасгал хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэрийг хэд хоногоор нэг багш нар өөрсдөө зохиогоод байдаг харагдаад байдаг. Зохиож гинөө эсвэл зүгээр өөрөө яг тэр өдрийнхөө юугаар хийдэг. Яг юу хэмээ. Програм гаргадаг гэсэн үг. Гаргахдаа бид нар шууд өөртөө дур мэдээ гаргах. Яг тэр багш нь өөрөө мэддэг юм шүү дээ. Тодорхой хэмжээний багш нар бол мэдж байгаа. Ерөнхийдөө бид нар 7 хоногийн өмнө гаргацсан байна шүү дээ. Тэгээд бид нар өөрсдөө юм програм ерөнхийдөө худалдаж авдаг гэсэн үг. Арай жоохон нөгөө level 4-тэй. CrossFit-ийн ерөнхийдөө хамгийн том багшуудын нэг level 4 гэж ярьдаг. Тийм дасгалжуулагч нарын зохиосон бүрийн мэргэжлийн төвчнөөс хойсон програмуудыг өөрсдөө худалдаж аваад бид нар өөрсдөө бас тодорхой хэмжээний хөдөлгөөн хийдэг 7-5 эмчилэл хийдэг. Тэрнгөр ерөнхийдөө тэр програмаар явдаг гэсэн. Тэндээсээ уруулаад арай жоохон нөгөө тийм олонд хийж болох ангийн төвшөнд арай олон хүнд тэгээд ерөнхийдөө хүний левелт нь хамааруулаад арай жоохон нөгөө гайгүй амарчсан болгоод тэгээ хөдөлгөөний жоохон зарим хэцүү баялаг маялах ч юм уу тэгээ зарим хөдөлгөөн арай амархан болгоод тэгээд 7 хоногийн програм гаргадаг. Ерөнхийдөө 1-р 3-р 5-р ч юм уу гэдэг яг нэг 3 хоногийнхаа програм гаргадаг байхгүй. Тэр 7 хоногийн програм дахиж давтагдахгүй л гэсэн үг. Давтагдахгүй. Ерөнхийдөө хөдөлгөөнүүд нь байж гин. Гэхдээ нэг юм 2 хөдөлгөөн байлаа гэхэд тэр хөдөлгөөний аль нэг нь арай өөрчлөгдөх ч юм уу. Тэгэхээр дахиж давтагдахгүй гэж хэлнэ гэсэн үг. Ямар сони? Яагаад? Тэрнгээрээ давталтай CrossFit-ийн нэг зүйл нэг хөдөлгөөн давтагдахгүй маш олон төрлийн хөдөлгөөнтэй тэгээд нөгөө бүгднийг нэг дор сурна гэж байхгүй. Тэгэхээр нөгөө удаан явж ийж бүгднийх нь скиллүүдийг сайжруулна. Тэгээ малхамаар уршлахгүй бол хэцүү гэсэн. Тэгээ айгүй би нэг сар явсан тий. Үнэхээр ингээд нэг арайгийн учрыг олж ил дахиад нэг ингээ өөрчлөгдөж тий. Йоо энэ бас юу ээ гэд. Тэг ерөөдөө тэгээд нөгөө олон төрлийн хөдөлгөөнтэй яг нь тэгээд яваад нэг жоохон 2-3 сар болчих юм бол гайгүй. Нөгөө төлөөнүүдийг хараад нүдэнд хэллэгүүд мэржлэлгүүдийг хараад яаж бид чинь монголоор заах штэ. Янз бүр нэг яг хэллэгээр нь очиж заашдаг болохоор.
сайхан штэ. Нөгөө нэг юм турникээс дүүжлэгдээд байдаг штэ. Тэр чиг тэглээ. Аль нь. Яг ингээл дүүжлэгдээд хөлөө ингээд. Toast bar. Тэгээд жишээлбэл 7 хоног би нэг удаа toast bar гэх юм уу те. Арай тэгтээ олон тоон дээр тавтамжтай шүү дээ. Чи кондишн дээр яг орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр техник үстэл бид нар би бол жишээлбэл арай жоохон тамирчин суртай залуучууд бол хурдан сурдаг. Тэгснэ ямар ч хөдөлгөөнгүй офис ажил хийж байгаа гэнт орж иж байгаа залуучууд арай хөдөлгөөний хөнгөчж өгөөд орлуулж өгөөд гэхдээ ялгаагүй адилхан булчинд ачаал өгөхөөр ерөнхийдөө яг адилхан тиймэр хөдөлгөөнөд орж өгдөг. Одоо яг нөгөө юу яадаг штэ нэг цагийн бэлтгэл хийдэг тий. Яг нэг цагийн бэлтгэл хийдэг. Програм цаг дотор багтаа гэсэн цаанаас. Тэгвэл тэрийг одоо юу гэдэг нэг хүн үгүй би цаг хийхгүй 2-3 цаг хиймээр энэ гэвэл болд юм уу? Яг тухайн ямар хүнээс хамаар. Зүгээр л энгийн зүгээр над чиг юм хийдэг одоо нэг тийм юугүй шуналтаад байна гэсэн үг л дээ. Тэгвэл дахиад цаашаа цаг хийчээд 2 цаг хийя гэдэг жаа юм ба штэ. Тэгвэл яг нөө бидний тавьсан програмыг өөрөө нэг жоохон шахаач юм уу бүрэнгүүц ерөнхийдөө хийгээгүй байна л гэсэн. Тэгээд яг анхад орж иж байгаа юм нэг юм ингээ хүмүүс яг цагийн бэлтгэл дээр бол хангалттай л ачаалаа аваад гар. Дахиж хүсгээргүй болохоор тэ. Одоо ашгүй. Дууслаа ёо гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө програмууд видео гаргадаг гэсэн. Одоо CrossFit байна те. Тэгвэл фитнес байгаа. Йога, пилатес гэдэг байгаа. Идрээс одоо фитнес, йога идрээс CrossFit юугаараа давуу талтай? Яг юугаараа өөр байгаад байдаг юм болоо? Өөр нь CrossFit чинь хүндийн өргөлт, олимпиад хүндийн өргөлт, гимнастикийн олон төрлийн хөдөлгөөнүүд. Тэгээд ерөөдөө үеийн хооронд маш олон үеийн хооронд дамжсан хөдөлгөөнүүдийг өндөр эрчимтэй ерөөдөө хөдөлгөөн болгож оруулдаг гэсэн. Тэгээд давхар таны нэг цаг цавыг хэмнэ. Тэгээ ангийн програмаар ордог. Нэг цаг дотор ерөнхийдөө та хүчээ хийчин, сонголтоо хийчин, кондишнер хийчин, тэгээ газ бүгдийг нь багтаагаад хийгээ явчихна. Гэхдээ хамт олонтой ганцаараа хийхгүй. Ерөнхийдөө ангийн програмаар ордог учраас бүгд анги багшийн удирдлаганд тухайн нэг цагаас цугч минутыг та хамт үр бүтээлтэй өнгөрөөнө гэсэн үг. За одоо тэгвэл зүрх судасны өвчтөй, нурууны гэмтэлтэй нөгөө нэг нуруунд ясваргын үеийн диск гэмтэлтэй гэж байдаг шүү дээ. Тийм хүн боломжтой юу? CrossFit хичээлээ. Боломжтой. Тэгвэл тэрийгээ та орохоос өмнө сайлгсан шүү дээ. Багш нөгөө байж лагаад энэ зогсчлаад би жишээлбэл дискний нэмрэлттэй ч юм уу те эсвэл нурууны тэдгэр үеийн эргэлттэй ч юм уу те нэг тиймэрхүү бичлэг гэмтэл тэргээл хийж болно гэсэн. Тухайн бас нүүд өдрийнхэн дасгалт харахгүйсэн ч гэсэн багш нь яг ийм өөрсдөд нь болохоор хөдөлгөөнийг бас анги доторынх нь бас арай жоох анги эвдэхгүй ч гэсэн ерөөдөө хөдөлгөөний гой засаад яваад арай жоохон хэлбэршүүлсэн ч юм өөрсдөд нь дарсан хөдөлгөөнөөр бол солиод өгч болно гэсэн. Хүн дээрээ гоё ажиллаад тэр хүн дээр ажиллаж болно гэсэн. Тий. Тэгээд одоо нөгөө яг тэр гэмтэлтэй ингээл юм хүн хийж илээ л та. Тэгээд ямар нэгэн байдлаар дасгалаа буруу хийгээд за багштай хэлэхгүй байж байгаад гэмтүүл тийм боломжгүй. Мэдгүй яг тийм тохиолдол бол үнэхээр гарч байгаагүй юм шиг байна. Тийм үү? Тий. Над дээр бол ерөөсөө гарч байгаа. Тэгэхээр ерөөсөө над дээр ч сайн мэдгүй л. Гэхдээ бэртэх гэж манай оголчод ч нөгөө нөх хөдөлгөөн өдр хийж үзээгөө. Тэгээд нэг сууга байдлаар хэсэг байдаг шүү дээ. Тэгэнгүүт булраага бэртэлдэг андардаг. Маш их. Хөрхий. Тэгж амар олон тохиолж ирсэн. Тэгээд жишээл зүр буларцсан. Тэгэнгүүт бэртчлээ эмнэлгээр явсан гэд бүр тэгж орж ирж байсан 2 орон тохиолоогоос. Тий. Тэр зүгээр л би энэ буларцсан. Тэр нэр ямар арга хэмжээ байгаа вэ? Би тэгэл эмнэлгээр зүйлэл хүрээд ирсэн баа шүү дээ тэр үед. Тэгээд бид тэртэй холбооч моловдоогүй гэсэн үг. Өөрөө ингээд бэртчлээ гэж дотроо бодоод бид нар лүү ярьж мараагүй ч юм уу манай юу залгаж малгаагүй тэгэл юм бичээгүй жаал өөр эмнэлгч зүгээр. Тэгснээр ягаад ч юм нуруунд бэртсэн би нуруунд юм авчулчих шиг боллоо гэл тиймэрхүү тохиолдол гарч ясаа тэгвэл таачтай бид нар ирэнгүүт инээгээл наа чи болроойсэн штэ гэдэг асахгүй яасан бэ гэж ерөөдөө тэгээд шинэ хүмүүс ч айгүй нэг уур амьсгалд ордоохонд орж амжаагүй байгаа учраас тэгээд нэг жоох ингээд биднээс жоох айдаг шиг л шүү. Та нар яагаад айлгаад байна?
Тэр яг хичээл зааж явах үед бол арай жоох өөр хүн болчдөг гэх юм уу. Тэг яг нэг юм хичээл зааж явах үед арай жоох багшийн дүр багшийн дүр төрөнд байх. Тэгэл тэндээс гарч дахиад өөр хүн. Тийм л байдаг. Нөгөө читрийн би өнөөдрийн би андаа шүү гэдэг шүү. Аха. Тэгээд одоо нөгөө сүүлийн үед ингээл харж ин л та маш их ийш тийшээ гадагшаад төгшөө тэмцээнүүдэд манай монголчууд агиох явж байна тий. Тэгэхээр өөрийнхөө хувьд хамгийн сүүлд оролцсон гоё тэмцээн ч юм уу тий нэг юм дурсамжтай юм юу вэ? Хамгийн сүүлд Шанхайд Hyrox гэдэг CrossFit-ээс бас жоохон болж гарч ирсэн. CrossFit-ийг бодвол жоохон гүйлтэхтэй. Тэгээд өөр гэсэн үг. Арай жоохон өөр. Дасгалынх нь тэмцээний хувьд болохоор CrossFit-ийн тэмцээнүүд юу хийх нь тодорхойгүй гэсэн үг. Та хизээч бэлэн бай гэсэн өрхөд өрөөнд ор байдаг болохоор юу ч тохиолдсон та бэлэн бай гэдэг өрөөнд ор байдаг болохоор тийм дасгалын хөдөлгөөнүүд нь би нэг тухайн жишээлбэл би нэг улсад Солонгост очиод нэг тэмцээнд орлоо гэхэд миний дасгал залгдаг гэсэн. Дасгалуудын моментууд юу хийж байгаа мэдэхгүй гэсэн юм. Ямар нэг юм за 5 workout хийх юм байна. Тэрийг хийх юм байна гэгээд тэгээд очиод оронгуудаа дасгалууд нь зарлагдчих юм уу те. Эхлээ 2 нь эхлээ онлайнаар зарлагдсан 3 зарлагдаагүй ч юм уу. Тэгээд их 2-ыг хийгээл үзсэн. Нөгөө 3 өдрийн дундаа мэдхгүй. Тэгэл оронгууд эднэр хийх юм байна гэдэг бол Hyrox болохоор нөгөө гүйлт арай жоохон дамгаалцсан. Тэгээд 8 төрлийн хөдөлгөөнтэй 1 км гүйж ирээл нэг дасгал 1 км гүйж ирээл нэг дасгал. Энэ зарчмаар хин улаан хурдан ерөнхийдөө баринд орсонгоор ерөнхийдөө байр эзэлдэг. Хурдных юм байна шүү дээ ерөнхийдөө. Жоохон хурд гэхээс илүү тэсвэрийн талтай тий. Тэгээ нэг цагаа бүртгүүлж чад цаават чинь баг хамгийн хурдандаа бараг 58 минутын дотор орчих боломжтой ч юм уу те жоох утгах юм бол цаг 30 минут 2 цаг те ямар ч та баринд орох хэрэгтэй гэдэг зарчимтай байхгүй Hyrox тэгээд тийшээ явсан сая Шанхай руу 5 сарын дундурч үлээ те хамгийн хамгийн сүүл явсан тэмцээ тэгээд тэнд очиод оролцсон тэгэхээр ихэндээ ороод айж байгаа юм чи ингээл харсан чил амар гоё битэй Европ бод тэгэл Азууд ерөнхийдөө солонгосчууд хятадууд амар гоё биетэй залуучууд амьгүй тэгээ хараад вау октод нар вау ямар амар биетэй юм бэ тэгэл сандраал тухай үедээ айгаал тэгээ офн англи гэж байдаг про офн гэж байдаг офн болохоор нэг хүн болгоорч болдог про нь болохоор жоохон хилээдүүд хийвсэн тэгээ офн руу ороод анхных юм чигээд офн нь орж үрзээ сандраа тэгээ тэмцээнд орж дөрөвт орсон оо вау тэгээ хамтрагтайгаа хамт орсон тэгээ баг хоёроор байсан тэгээ дөрөвт орсон тэгсэн чинь 3 дугаар байрнаас 6 секундээр. Тэгээд 2 дугаар байрнаас 13 секундээр ерөнхийдөө секундээр хэмжигддэг тий. Ерөнхийдөө тэгж харсан. Тэгээд тухайд айхаатай нэг хийх юм. Яг хийх юм хийсэн ч гэсэн тэгээд цаанаас юм сандралтай. Тэгэл хажуугаш амар хөрсөө гарч байна. Тэгээд тэр 6 секунд хайрын тий. Тэгмэт яг дараа нь дасгал. Юугаа тэрийг харчаад харамстай амар харстай. Тэгэл 6 секундыг юун дээр нөхөж болох байсан юм гэж бод. Тий амар харамстай. Тэрэн дээр л харамстай. Тэгэл дараа юун дээрс нөхөж болно гэхээр жишээлбэл тухайн жишээлбэл би нэг 6 секунд жоохон урдан гүйцэн байсан бол тийм хамтарчтай нийлээд яатсныг 7 секунд гэсэн үг шүү дээ 7 секунд жоохон шахаа гүйцэн байсан бол ч юм уу би нэг рөв татахтаа ч юм уу вол болж тэгтээ жоохон хурдан гүйцэн байсан бол нэг ус уухгүйгээр нэг рок зон гэж байдаг байхгүй. Тэр рок зон дээр нэг ус уухгүйгээр нэг гараг гүйцэн эсвэл төрөлх юм уу гэл яг айгүй бол юм бодог наа тэр. Тэгэхээр 6 секунд гэдэг бол угаасаа л амар санагдах юм байна. Харамсалтай санагд. Одоо нөгөө хамтараа гэж ааш бүх юм дээр яг нөгөө тэр тэмцээнүүдийг хараад байхад энд оролцож байгаа юу гэх ерөөхдөө дөрөөрөө 6 мургаагаараа байгаад гэдэг тий. CrossFit-ийн тэмцээн бол дөрөвөөрөө. Ерөнхийдөө багийн тэмцээн дөрөвөөрөө 2 эрэгтэй 2 эмэгтэй гэсэн. Ганцаарчсан гэж бас байдаг. Ганцаарчсан гэж байгаа. Ганцаарчсан гууд ерөнхийдөө одоогийн манай Монголын байгаа нөхцөлд аюу хэцүү юм уу? Бид нар хол гэсэн. Юу? Хичээлсэн хугацаа. Хол гэсэн үг ерөнхийдөө бидний одоо л дөнгөж ойлгож байгаа зүйлсийг тэнд арай жоохон төрүүлээ ойлгоцсон. Тэгээ тэрнгээр нэг тамирчтай бэлдсэн ч юм уу. 2000 онд үүсээд одоо баг 25 жил болж байгаад Монгол нутагшаад 8 орчим жил. Тэгээ 8 дүнш 8 жил шүү дээ. Тэгмэл одоо бид нэр 3 жилийн өмнөөс л сая гадаад дүнш тэмцээн явж үзсэн шүү дээ. Тэгэхдээ Монголдоо ганц 2 тэмцээнд орж үзтгэлсэн жилдээ 2 тэмцээнд орж үзсэн бол одоо 3 жилийн өмнөөс л гадаадын том тэмцээнүүд рүү очиж үзээл бид нар бас энэ төвшөнд яваа юм байна гэдэг ерөнхийдөө класс дотор үзэж байгаа. Тэгээд класс дотор төвшөнгөө мэдрэхээр чи айгүй бас санагдаж байгаа юм шиг тэмцээнд орох. Хамгийн анх хэдэн онд тэмцээнд орж ирсэн?
би юу заалныхаа тэмцээнд юм уу та хамгийн анх гадагшаа явж исэн. Яг CrossFit тэмцээнд бол явж байгаагүй. Тий. Сая Hyrox л явсан. Тэрнээс бол очиж үзчихсэн 2-3 тэмцээн байгаа. Тий. Тэгэхэд манайх ерөнхийдөө одоо өчнөө улсын хүмүүс байгаа штэ. Тэдрээс ингээ харж байхад ер нь сүүлд манад хөгжсөн ч гэсэндээ хэр тэмцэлтэд оролцоод тэ амжилт үзүүлж ирсэн бэ. Яг нөгөө хөндлөнгөөс харж байхад ер нь бол манай харцангуй ер нь бол яг хүчтэй. Монголчууд жоохон хүчтэй тий. Жоохон хүчтэй. Төвчээртэй. Гэхдээ нөгөөд жоохон юм техник тухайн үеийн жоохон техникийн асуудлууд байгаа нэрхэд хүндийн өргөлт аюу техникийн өргөлтүүд их хийгддэг. Тэгээ тиймэрхүү зүйл дээр жоохон алдаанууд байгаа гэх юм байна. Хичээлсэн жил нь бага болохоор ч юм уу. Тэгээ жоохон хэцүү тиймэрхүүнүүд байгаа. Тэгээ яг амжилттай бол амжилттай. Тэгэл анх удаа даз руу гарч байгаа тэмцээнүүд очиод үзсэнгүй чинь тэгэл манайхаар хамгийн сайн мэддэг нь Rocky биш тэгэл Азийн ерөнхийдөө топ 20 одоо юу? Вау тийм үү? Ерөнхийдөө 23-24 дээр ч гэсэн айгүй өндөр ранктай. Тэр нөгөө нэг UG-ийн дасгалжуулагч гангийн ган CrossFit ерөнхийдөө дасгалжуулагч та ихнэр нь байна бас марлаа гэдэг байгаа. Тэгээд бас ялгаагүй Азийн топ эмэгтэйхээ ихний 30-д багтдаг байх жишээ нь ерөнхийдөө амжилттай юмуд аюу их байна. Тэгэл ерөнхийдөө багаар хичээлэл тэгэл тухайн тэгэл жилийн бэлтгэлийн хайслал хамаарна да. Тэгэл одоо яг миний асуух ч байгаа 976. Тэгээд тэднийх чи юу гэж явдаг вүлээ? Ган CrossFit. Зүгээр ган гэж явдаг тий. Тэгээд намаат суугаас. Бас уу? Тий. Сая 2 жилийн өмнө нэгт. Үйл ажиллагаагаа явуулдаг ерөөдөө 3 гадар байна гэсэн үг. Алчус нэрхтэй гэвэл энэ гоо. CrossFit-с Альбан бус гэж бас байт юм уу? Альбан бус гэж. Нэг CrossFit-с юуны фашн юуны ирэх авах гэсэн. CrossFit-ийг явах ирэх аваагүй байгаа л гэсэн үг л дээ. Тэрэн дээр арай жоохон CrossFit гэж явдаг гэсэн. Одоо болохоор functional fitness гэдэг бас нэг жоохон гарч ирсэн. Тэгээд өстө сонсож байгаагүй юм. Functional fitness CrossFit-тэй адилхан. Зөвхөн CrossFit-ээс салтсан. Тэгээд яг CrossFit-ийн хөтөлбөрөнд бүгд байгаа. Тэгээд арай жоохон ачаалын жоохон багсгсан ч юм уу жоохон арай өөр элементүүд арай жоох хэсэгсэн тиймэрхүү хөтөлбөрүүд гэж харагддаг миний. Тэгээд ерөнхийдөө зэртэл руугаа 2 заал нэгтгэсэн байна. Нэмээд гэсэн үг юм уу? Тэгэхээр 5 заал байгаад байна гэсэн үү? Энэ 5 заал хоорондоо ямар нэгэн холбоотой юм уу? Бүгд өөр өөрийн тустай гэсэн. Холбоотой гэдэг нь одоо нөгөө тэр гангийг асуух гэдэг байхгүй тэр ган CrossFit биш тэгээ 976-аар нөгөө нэг байгууллага гэж явдаг уу? Үгүй. Хоёр тустай гэсэн үг үү? Тийм бүгд тустай. Өөртөө ирэхээ авсан. Өөртөө ирэхээ авсан. Тэгээд өөртөө бас туссан хөвчтэй. Тэгэхээр бүгд л тустай. Тэгэхээр тэнд бүх юм өөр л явдаг гэсэн үг үү? Ялгаагүй адилхан л явж байгаа шүү дээ. Адилхан л нөгөө нэг номын дуу сонсоод байгаа учраас тэгээд ялгаагүй адилхан нэг ном уншсан учраас ерөнхийдөө адилхан яг нөгөө жоохон арай өөр газараас програм авдаг. Тэгээд арай жоохон өөр програм явдаг гэж болох юм. Жишээлбэл манайх эхлээд хүндийн өргөлт хүчээ төрүүлж идэг ч юм уу тий. Тэгэхэд ган дээр арай төрүүлээд кондишнгоо төрүүлж яа дараас нь жоохон хүндийн өргөлт хүчээ идэгч байх жишээ нь байж магадгүй байхгүй. Тэгэхээр арай жоохон өөр. Тэгээд нэг юм. Ерөнхийдөө бол нэг суурьтай. Нэг суурьтай. Бүр хүрч байгаа юм нь бол цаад зорилгоноос бүгд л адилхан л гэсэн. Тэр дасгалынхаа одоо програмуудыг зөвхөн улирлалаар 7 хоногор юм уу? Улирлалаар нь гаргадаг бүх юм гарцсан байт юм уу? Бид нар бол өнөөхдөө өөрсдөө 7 хоногор гаргадаг гэсэн үг. Бидрийг одоо нэг бодлож авч байгаа програм болохоор бараг жишээл эхэлдэг байхгүй эхлэнгүүт одоо энэ 7 хоног юм уу зөвхөн хүчин дээр суурилж ажиллана. Гэхдээ нөгөө яг бүгдийг нь харж болдгоо. Аппликейшн байдаг учраас 7 хоногор нь л хардаг тухай өдөр нэгдэх өдөр тийм юмтай 2 цаг өдөр юм. Бүгдийг бөөндөөд ингээ харчи хинчээ сэнийг авчи. За тэгчи гэж болдгоо юм байна. Бас нэг юм жиг дайхтай. Тэгэл нэг ерөнхийдөө би 7-ныхаа дасгалыг хамгийн ихэд харах боломжтой байхгүй. Тэгэл дараагийн 7 нь юу орж ирэх юм бэ? За ингээ юмуд дуслаад дараа 7 нь жоох ойролцоо төрөл юмуд байна. Гэхдээ тэгэл дахиад өөр юм. Тэгэл өөдөхгүй. Ер нь өөдөхгүй. CrossFit өөдөхгүй.
нөгөө одоо фитнест дурлдаг гэл нэг байдаг шүү дээ. Баян гоцоор агаад. Кроссфитэст бас дурлаж донтох юм байгаа юу? Тэ шүү дээ. Тэр жишээнд биш шүү дээ. Айгуу донтох боломжтой. Жишээлбэл нөгөө хийж чаддгүй өргөлтүүд байж болж шүү дээ. Клинээс нааш олимпиаг үнцэн өргөлт, клинээс нааш монголоор бол огцон өргөлт, дамжуулалттай өргөлт гэдэг юм. Жишээлбэл би гоё техниктэй хийчихэнгүүд гээд амар гоё урам авдаг сая. Тийм үү? Ямар гоё юм бэ гээл тэ нэг юм цаанаа нэг амар гоё мэдрэмж чадчихлаа гэдэг амар гоё мэдрэмж. Тэгээ гимнастик хөдөлгөөнүүд байж жишээлбэл би түрний хүн дээр сүнэж чадахгүй байгаа түрний хүн дээр сүнэлээ ч юм уу тэгэнгүүт ёо энэ олон өдрийн дараа ч юм уу энэ олон сарын дараа ч юм уу тэр зарим нь ингээд хурдан сурч болно зарим нь айгүй удаан сурч болно. Тэнгүүт нэ тэр зүйлсүүд дээр айгүй их дуралдаг. Тэгээл би нэг ерөөсөө ангийн юм биткойн ерөөсөө кондишн ерөөсөө юм цагаас нь дуусахгүй жаа нэг удаа дуусгасан чинь баярлах жишээ. Яг гэдэг тиймэрхүү баг жижигхэн мэдрэмжүүд явсараад айгүй их дурлуулдаг. Тэр нэг юм заалан дотор нэг юм том юу юм бэ? Самбар шиг юм байна. Тэр нэг юм тэр юу гэдгийг тий. Зогтогоо. Тий. Тэр болохоор нөө PR авах гэдэг. Би чадхгүй зүйлээ чадах юм бол зогтог гэсэн. Ерөнхийдөө би чадчихлаа гэдэг ч юм уу. Жишээл би тэтлийг үндсэн таталт нэг 100 кг-аар нэг удаа зүгээр өргөж чадахгүй байжгаад жишээл би нэг удаа өргөж хэлэх юм бол тэр зөвхөн л гэсэн. Чадахгүй зүйлээ чадчихлаа. Би өөр нь level up хийчлээ л гэсэн үг. Ерөнхийдөө level up хийж байгаагаа л юм хүмүүст түгээгээд зохиод тэгээ нөө тэнд байгаа хүмүүс үгийн community бүнд аюу ерөнхийдөө нэг family байдаг болчихроос тэгээ аюу их тийм гоё байдаг. Тэгэхээр би сүнэж чадахгүй байж байгаа сүнэжүүл тэрийг зөх боломжтой. Боломжтой гэсэн. Өө тийм үү? Тий, ерөөдөө тийм зорилготой байгаа байхгүй. Би нэг тэрийг ямар ч учиртай тэнд ингэ байгаад хүмүүс ингээл мерсэр хайдаа нэг зөгч харагддаг шүү дээ. Тэр чинь ерөөсөө тийм учиртай. Мэдхгүй болохоор тэрийг зөхгүй байгаад байна уу? Тий, мэдхгүй байгаа учраас зөхгүй байгаа гэсэн. Тэгээд тэр чинь их бас нэг юм жоохон цензуртэй. Тийм үү? Байгаа нэг жишээлбэл ганц хоёр юм хүн чинь авдаг ч юм уу тэгээ нэг жоохон PR ерөнхийдөө гимнастикийн жоохон хүн элементүүдийг чадматсан болчих болно. Тэгтээ сүнэгаад болно гэстэй. Болно гэсэн шүү дээ. Тэгээ манай ганц сүнэгаа зогсон чинь хүмүүс уурлаад байгаа юм шүү. Гэх шүү дээ. Тэгээ өсрэл 30 бүрфи. Өнөр бүрфи дээр юм асуу гэж бодож ирсэн. Тэр бүрфи бас цагийн юутай гэдэг тий. Яаж чигээс хамаардаг гэсэн. Ерөнхийдөө бүрфи бол өөрийн биеийн жингэрээ хийдэг дасгалтаас хамгийн ерөнхийдөө сонгодог дасгалч дотроо боддог шүү дээ. Арай дажгүй гэсэн. Үгүй юу? Манайд бол ерөнхийдөө бүх биеийн булчин ажилладаг бүрфи. Тэгээд давхар зүрх судасны үйл ажиллагаа буюу зүрхийг маш их ажиллуулж өгдөг. Тэрнтэй хамаардуулаад бүрфиг яаж чиж болдог. Хаан чиж болдог. Гэртээ хийж болно, офс дээр хийж болно. Тэгээ нэг жоохон алуу өдрөө байвал гадаа чих хөргөдөө боломжтой гэсэн. Яаж хийхээс хамаарат тэнд булчин руу орно л гэсэн. Зүрхсөдсний өвчтөй хүн хэвэл гайхуу зүгээр дөрөж өөртөө бас тааралж иж чадаж шүү дээ. Юм болгон хурдыг их албагүй. Зүрхэн нэлээд хэвэл яах вэ? Тэгэл жоохон амарч байгаа л дахиад жоохон тавьшруулж байгаа л дахиад хийх гэсэн. Ерөнхийдөө нэг багаар хийж байгаа сайжирдаг учраас хүмүүс нэг гинт юм хурдан сайжрах хүсээд байдаг. Одоо нөгөө бүрфи чин дотроо хідэн үе шаттай байдаг уу? Зүгээр угаасаа л нэг юм бүтэн биеинд зориулсан дасгал юм. Тийм, бүтэн биеинд зориулсан юм. Үе шатгч байхгүй зүгээр бүтэн биеинд. Хүн харангуут хамгийн амарх хөдөлгөөнүүдийн нэг ерөнхийдөө бүрфи зүгээр л та газар хөвтлээ босч ирээ алгадаж шадлаач юм уу тий. Ерөөдөө юм харангуут хүн харангуут энэ яг юу хийгээд байгаа гэж боддог. Тэгээ бассан хүмүүсээрээ хийлгэх бол бас тэр хүмүүсийг амар дасгал шүү дээ. Тэгээ ингээ гүүгээд бас гүйлтний айгу ихтэй тий. Гүйлтэхтэй. Тэгээ ерөнхийдөө кроссфит бүх спортуудын цогцны хэлбэр гэж ерөнхийдөө хэлдэг юм уу. Жишээлбэл дугуй, усан сэлэлт яг мэргэжлийн тэмцээнүүд төр нь бол дугуй, усан сэлэлтүүд орж ирнэ. Таагүүн, үсрэн, харайн, татан, түлхэн дэх нөрийг хийж болох бүх хөдөлгөөнүүд л ерөнхийдөө хийдэг. Ерөнхийдөө цогц хөдөлбөр нэг болохоор. Яа нороо өвдчлээ сонссон чинь. Нороо өвддөг хүн тэр нөгөө таталт гэдэг ааш тий. Нөгөө хөндийн өргөдөлт. Тий. Тэрэн дээр одоо яг юун дээр анхаардаг юм? Ерөнхийдөө шууд хурж ирэнгүүт бид нар ч хүн чингэр хийхгүй дотор шүү дээ. Багаар. Тийм, багаар техникээс эхэлнэ гэсэн үг. Ерөнхийдөө хөндийн өргөлтийн элементүүд маш их юм олон биений зэрэг хөдөлгөөнүүдээс хамаардаг. Тэгээд
Тэрнээс намруулаад зарим хүмүүс амьдралдаа ашиглаж байгаагүй булчингаа гинт ажиллуулах жишээ. Тэгээ нэг юм гайхалтай. Тэгээ бүх ийм булчин бас тархин дотор болоод байдаг өргөлтийг хараад ойлгоцоо. Тэнгүүд бие нь бас хүснгээр нь хөдөлдгөө бас үгийн хөдөлдөг. Тэгээд тэр чинь баг багаар хийж иж muscle memory суулгаад тэгжиж өргөдөөс. Тэр нэг хөдөлтүүд нь 20 хэдэн жил хөдөлгөөгүй булчин ял шууд бол хөдөлгөх боломжгүй юм. Тий, ерөнхийдөө жоох юм muscle memory суух аягүй хэцүү л. Дасгах л хэцүү. Тэгээд нэг юм 14 хоногийн дараа 2-7 хоног явсан. Айгүй гоё ивсэл болсон байт шүү дээ. Арай өөр. Тэгээ орж ирнээс шаал ангид болсон. Тэгээд биеийн хүртэл ингээд дагаад ядч нэм тархин дотор нь төсөөлсөнгөөр нь ядч дагаад хийдэг болсон байх жишээ. Одоо нэг 6 сар орчим хичээллээд болчлоо. Тэгвэл нөгөө фитнес хийж байгаа болчоор хүний бие ингээд буцаад нэг юм өөрчлөлт өгөөд идэг ш нэг юм таргалах ч юм уу тий. Кроссфит тэр тийм байдаг юм. Та 6 сар хичээлчээд тэгээд бараг 3-7 хоног амарчих юм бол бараг санаж үрж ир. Өөрөө бараг 3 сар ч 2 ер нь бол биш 3 бүр нэг 2-7 хоног амрангууд та өөрөө санс биенээс чинь их нэг бие чинь чилээл юм их тухгүй санагдал айгүй стресстэй юм нервтэй хүн хөдөлтөөл хөлсөө гаргаал байж өөрөд айгүй юм стрессээс айгүй төвшөнгөө боруулдаг. Тэгэнгүүт тэр стрессийг нэг асуулаар гэж тайлдаг учраас тэгэл айгүй юм нервтэй өөрт би энэ айгүй их юм тухгүй санагдах. Тэгээд тэрийг санаагалзаад бас өөр. Дүндээ тийм тохиолдол байгаа. Тэгээд нөгөө болроод би наа өвдөд ингэж явчаад буцаад хүрэх юм уу? Сүүлдээ тасчихдээ шүү дээ. Ерөөдөө одоо хичээж байгаа залуучууд жишээлбэл манай зөндөл залуучууд бол нэг юм тэр 2-3 7 нэг амралт гэж үздэг. Ерөөдөө баг 2-7 хоног максимал 2-7 хоног амраад буцаж үрж ирдэг юм. Би нэг жоох амрааж үрж ирэнгүүт жоох илүү хүчтэй болсон ч юм уу. Жоох юм би нөгөөд булчингуудын болроо бүрэнс тайлгдах хоёр тийм хүчтэй байдаг. Тэгээд нэг юм левел ап хийчихэд гэсэн. Тэр моментийг болтогдөө нэг жоох ойлгодог л дээ гэж. Ойлгодоггүй. Тэгээд нөө фитнес дээр болохоор фитнесээр хичээлж байгаа хүмүүс нэг хоолны дэглэм гэж байдаг шүү дээ. Кроссфитерс тийм дэглэм тодорхой хэмжээний үед бол байгаа. Гэхдээ тийм амар чанга биш шүү. Дахин зээж махад шууд нисэлж үлээ. Цэзэрслаачлуу үлээ. Шинэ ногооны салаад дахин зээж махад мэдвэзээ. Тэр ерөнхийдөө тийм амар хатуу биш. Та багаар ерөнхийдөө хоол хүнсээ хасаач юм уу. Би жишээлбэл өдөрт 2 кола уудаг байла. Өдөр болгоно миний 2 кола тий 0.5-д 2 кола уудаг. Юм уу хэрэгэлдэг тэнгууд хоолоо иддэг ч юм уу. Тэгэх юм бол та эхлээд хас. Тэгтээ шууд хоёулыг нь хасах биш. Ядаж 7 хоногт 1 кологоо хас. Тэрний дараа л дахиад багаар гээд шууд тэр өдрөөсөө шууд турна гэж бодоод тархиндаа стресс өгөөд булчиндаа стресс өгөөд авах биш. Багаар айж ачмаар хасаад цаашаа үр дүнгээ гаргасан хамаа үр дүнтэй гэсэн үг. Ингээд кроссфит чи эрүүл амьдралын хэм маяг гэж дэлхийн нийтээрээ яригддаг. Тийм учраас та стресстгүйгээр гэхдээ өдөр болгон хөдөлгөөнүүдийг хийгээд тэгээд тийм урт хугацаанд турвал танд эрүүл туралт олно. Тэгэхгүй нөгөө шууд би 30 кг асах гэсэн сарын дотор гэхгүй гэсэн үг. Ус тийм боломж байхгүй. Тэгэхээр нөгөө тэрийг яйл болох би бас эрүүл амьдрахын тулд ерөнхийдөө цаашаага байжмаар лайфстайл болгоод тэгээ хоол өртлөө ерөнхийдөө багаар айжмаар аавч бол хамаагүй тийм. Тэгэхгүй зарим хүмүүс ч бас амар юм яриа шүү дээ. Би арга өдөртний хоол хийж байгаа. Тэгэхээр тэр нь бол болохгүй өөрт муу юу? Би мууштай жишээлбэл би нэг өдөрт 3 хоол идэг гэж мэдчихсэн. Нүүрс ус уурах сайтай хоол идэг гэж байгаа. Тэс нэг гинт хөдөлгөөн хийх байсан. Хөдөлгөөн хийхгүй тийм хоол идэг гэжсэн. Гинт хөдөлгөөн хийдэг болсон нэг хоол идээд би турах байгаа гэх юм бол тэгээд би энэ чинь шокнд орчихсон. Энд ч одоо яах гэдэг. Тэгээд нэг өдөр ийцээ хоолоо бараг нөгөө булчиндаа сэргээж ямчихгүй. Ерөнхийдөө булчингаа нөхөн сэргээж ямчихгүй байсаар байгаа л. Булчингаа ерөнхийдөө хоол хийж гинэ гэдэг чинь булчингаа бас давхар хооллоод байна. Тэгээд хоолноо л гэсэн би давхар тодорхой хэмжээнд булчингаа хооллох хэрэгтэй. Тэгжиж дараа чи нөгөө та өдрийн чинь дасгалын энерги тэр чинь бас давхар явж байгаа гэсэн. Тэгэхгүй тэгэл яг тэр байдлаар нэг сар явах юм бол баг ингээл улам ядаргаанд ороод утгагүй тэл имлэг твтгэл хата тэгэж яваал. Тийм. Ерөнхийдөө би амар ядаргаанд орно гэсэн шүү дээ. Би нөгөө өдөр болго ажил хийдэг, тогтмол бэлтгэл хийдэг, тэгснэ өдөр ганцхан хоол иддэг ч юм уу те. Тэгээ тэр нөгөө яг авах хэрэгтэй уурга ерөнхийдөө авахгүй, зөв нур цусаа авахгүй зүгээр л нэг юм хоол иддэг бол тэгэл ерөнхийдөө байжмаар гээл ядаргаанд ороод гэсэн. Би чинь сүлдээ. Бас ямар зэрний тий. Тэр нэг
яаж хооллохоос аюул жоохон хамааралтай байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн төвшөнд хооллыг бол Монголын төсөд аюул хэцүү шүү дээ. Ерөнхийдөө яг юм эрүүл хооллыг яа за жишээ нэг хоногийн хоолыг хэлдэг. Нэг хоногийн хоол ноёд тухайн хоолноос авах нэг тодорхой хэмжээний уурга ба штэ. Тэр уурганы хэмжээ, нүрс усны хэмжээ, өөхт бас ерөнхийдөө иймэрхүү хэмжээнүүд яг нэг таван дээр багтаа аюул Монголд бол зардал ихтэй гэсэн. Яг юм зөв хооллыг бол аюул жоохон дөр. Тэгээ яг тэр чинь нэг хоолыг би яг тамирчны зэрэгээр бодох юм бол би чи өдөрт нэг хоол идэхгүй шүү дээ. Тэр ээж нэг 4-5 хоол тогтмол юм цагийн байртай идэх хэрэгтэй. 4-5. Одоо тийм 4-5 юм. Мэргэжлийн тамирчны хувьд ярьсан шүү. Тэгээ нэг 4-5 хоол зөв нүрс ус зөвөр одоо булчинмаас би ерөнхийдөө булчингаа тэжиж явах хэрэгтэй. Тэгээ жиж нөө булчинмаас би байж үлдэж байгаа гэсэн. Тэгээд тэгж хооллоо давхар хажуунууд нь жоохон нэмэх суплементүүд буюу уурга, каротин эдэр хэрэглэх явах юм бол Монголын аюул өндөр зардалтай. Дор хаяж нэг сарын ирээдүйн марк нэлээд авах. 3-4 сая төгрөг. Тэр марк. Тэр нэлээд өндөр 3-4 сая та марк. Хүрхгүй ч юм байна. Тэр нь 5 орчим сая төгрөг. Тэгээ ерөн тэр хавцаа. Тэгэхээр чин ерөөдөө Монголын нөхцөл мэргэжлийн тамирч байх айгүй хэцүү. Өөрөөсөө мөнгө гаргаад тэгээд би тийм таасаар 5 сая төгрөгийн зайлуулдаг бол ерөөсөө хоолнд бут явах гэдэг гэсэн. Тэгэхээр хүндрэлтэй гэдэг юм тийм. Хүндрэлтэй. Арай жоохон эрүүл хооллыг гэвэл ядаж нэр тодорхой хэмжээний бид нар натурал семинар гэж ордог, тоглоом сургалтууд ордог. Тэнгүүт нөгөө 1 грамм 5 гэнэ хэрэг хэмжээний калори ах хэрэгтэй бай ч юм уу. Тэгээд тургаж байгаа хэд калорийн жоохон дутагдaltaй амьдрах хэрэгтэй. Жоохон булчин мас нэмж байгаа усоо жоохон калори илүүдэлтэй амьдрах хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү юмнууд ерөөдөө заадаг гэсэн. Ерөөдөө сарда нэг юм уу 2 удаа. Сарда ч гэдэг сарда нэг л удаа л орд юм. Тэгээд ерөөдөө хууч хичээлүүд бас байж дээ. Окей. Алуулаа. За энэ хоёрын ярилцлага хугацаа дууссан байна. За тэгээ цаг зав зориулж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа.